Яа би тэгтээ сая нөгөө 30 хими халуунтай гэдэг өдөр шорт бодолхтой гараад тэгээ оройн бүр амар хүүтэн болоод тэгээ би амар daarаад тэгээд ханаа түрээд халуунтай байгаа шүү манайхаа. Тэгтээ иш хүчтэй байна Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент төгчөөр Апу ажиллаж байна. Хамгийн гоё people, хамгийн fresh-ээр шинээр үйлдвэрээс дөнгөж гарсан бив шүү. Нэрээ Алтан говийн юм Апу Алтан гов Rose гэж шинэ ийм одоо шар арга гаргасан байлээ. Хүүхнүүд туршаад үзээрэй. Апу баярлаа. Fresh-ээр. За энэ 7 хоногт бурхан минь мэдхгүй би бүр дух цэцгээ шиг л цөмөрчлөө. Гэхдээ нэрээ бүр амар олон мэдээ авлаа, хүн амьтанд доромжлууллаа, алуурчин түүлэгч нэрээ дуудууллаа. За дээрэс нь Австрийн ерөнхийлөгч Монголд ирлээ. Хамгийн сонин Мяти онгоц зөр үрдэрч байгаа. Зүгээр л суугаал, тэгэл буугаал альчлаач буцаад яваад гэж байгаа хөөх тээ. Амар гоё ингийн юм байлээ. За дээрэс нь энэ 7 хоног бол ерөөсөө нөгөө өнгөрсөн 7 хоногт эхэлсэн ерөнхий сайдын асуудал ер нь бол системийн хямрал болж хувирах шиг боллоо миний харж байгаа. Гэх мэтчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Тэгээд тэрнээс би та бүхэнд маш жоохны нөргийг эхэлцгээе манайхаа. За Монголд хавар боллоо. Зам засварын ажлууд эхэллээ. Эхнээсээ бас ажлууд нь дуусч явах шиг байна. Тийм юм ерөөсөө явах. Энэ бол зүгээр л нэг хүний аймнаас ирдэг ямар нэг машин хүний тэ эд хөрөнгө одоо хохирохоор юм хийсэн байгаа байхгүй. Тэгээ энэ зам тавьж байгаа хүмүүс нь ч гэсэн амар сэтгэлгүй яг Нямбатар шиг. Йоо, зүгээр өгөөл өгөх гэж мангардаа шон гонцолгоо хийсэн юм шүү дээ. Яг зам тавьсан хүмүүс нь яасан бэл за энийг л хөндөж болохгүй шүү манайхаа. Энэ дээр чи хүмүүс яг эргэлтэн дээр ирээд гоё бүг мөргөн заа юу. Тэр хотод стандарт хүний аюулгүй байдал хамаагүй байгааз аж ахуй нэгжүүдийг л дарамтлаад стандарт аюулгүй байдал гэдэг өөрсдөндөө иймэрхүү стандарт тавьсан юм байна. Тэгээд замууд маань эхнээсээ ашиглан ороод эхэллээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент төгчөөр Апу компани ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар холын замын тээвэрлэлтэнд ороогүй. Дөнгөж саяхан үйлдвэрээсээ гарсан тэр fresh people энэ дэлхийн хамгийн гоё пив гэдгийг та бүхэн дахин ойлгоорой. Тэгээ Алтан гов шинэ Rose гэдэг эдишн гаргасан юм шиг манайхаа. Баярлалаа. Хамгийн шилдэг пив юу вэ? Дэлхийн 192 орны сая хүмүүс хэрэгэлдэг. Би ч гэсэн тэдний нэг. 800 жилийн түүхтэй Германы хаадын сонголт харьцуулж байна. Хамгийн зөвлөн шар ариг халуун өдөр тис хөдний. Азийн номер 1-ний юм аягт баригддаггүй залуусын сонголт. Бусад пив ухаар яадыг би мэдгүй. Энийг ухаар цаанаасаа ирчүүч авдаг гэдэг. Хансаг зөөлөн амт Монгол премиум шар ариг. Хамгийн шилдэг пив юу вэ гэж юу? Хамгийн fresh, хамгийн шилдэг. Always fresh. За өнгөрсөн 7 хоногийн сүүлээр олныг цочоосон нэгэн үйл явдал боллоо. Энэхүү улс төрийн бужигнаантай байгааг далимдуулан нефт импортлогч аж ахуйн нэгжүүд үндэслэлгүйгээр шатхууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмжээ. За энэ асуудалтай холбогдуулан салбарын амнаас монополийн эсрэг газарт хандсан байна. Түүнчлэн өнөөдөр үнийн зөвлөл аж ахуйн нэгжүүдтэй уулзаж хэлэлцээ хийн шатхууны үнийг бууруулна гэж салбарын сайд нь мэдээллээ. Компаниудын зүйлс юу хийж байгаа гэхээр валютын ханш өссөн. Энэ явдал нь манай одоо А2 бензиний үнэн дээр хүн тусч ийм учраас би тэд үнэ нэмсэ гэдэг. Би төхөн бол хэлж байгаа. 4 сарын 25-нд хамгийн сүүлд авсан
үнээр дизель түвш өөрөөр хэлбэл манай улсын нефт хэрэглээний 70%-ийг эзэлдэг дизель түвшний үн $100 буурсан байхад та бүхэн тэгвэл бас ягаад энэ дизель түвшнийхээ үнийг бусад I95, 98 төрлийн бензинүүдийнхээ үнийг буулгадаг юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдөр бас энэ үнийн зөвлөлтөн аль биесээр уулзсан. За ингээд хөөрхийн амтд нэг хагасансаа нэг ашиглаад 200 төгрөгөөр нэмээд буцаад буулгаж байгаа харагдан лээ. Ер нь манайхаа энэ эдийн засгийн айгүй чухал ойлголт шүү. Альва бараа бүтээгдэхүүний дээд хязгаарыг тогтоочих юм бол тэнцээ хомсдол үүсдэг. Энэ бол өөрөө эдийн засгийн хууль. Бензиний үнийг ингэж хүчээр бариад байдаг нь яваандаа хомсдол үүсхийн шинж шүү. Манай цахилгаан дээр юм болсон бусад үнийн барьдаг салбарууд бүгдээрээ хомсдолтой байгаа. Энийг араас нь оруулах гэж шүү. Эдийн засгийн мэдлэгээ нэмий манайхаа юу яриад байгаа юм бэ? Тэгээ бензиний үнийг барина гэд одоо эн чинь яг юм жавхны эрдэн шиг ингэж чивчирсээр байгаад нэг өдөр тавигдаад тэгээд ус орондоо яриа бензингүй болдог, бөөнөрөө очролдог. Яг л тэрнлүүгөө явж биш манайх. Тэгэд бензиний үн чөлөөт зах зээлийн зарчмаараа зохицуулах ёстой болохоос биш дарга нарын үзмжээр зохицуулах хэрэгсгүй. Бензиний үнийг чөлөөл. Нямба дарга маань марафонд гүйсэн. За дээрэс нь марафоныг нээж үг хэлсэн байна. Өөргөмд одоо ингээ марафоныг зүмс бүү. Одоо ингээ манай нийслэлс бүү. Хүмүүс ямар хуу нэр хүндтэй байгаа нь энэчнээс харагдах болов уу гэж бодож байна. Тэгээд за ингээд ямар ч байсан гоё марафон бол гоё болсон. Хүмүүс маш их олон хүмүүс гүйсэн, хэдэн мянгаараа гүйсэн. За тэгээд ерөөсөө ингээд нөгөө километрийг гүйцээсэн хүмүүст бүгдээр нь гоё медаль зөөсөн. Хүмүүс айгүй гоё баяртай байсан. Тэгээд манай монголчууд манаас айгүй гоё гүйж сурж байгаа юм бэлээ. Эрүүл мэндэд анхаардаг болж байгаа юм бэлээ. За тэгээд ингээд эхнээсээ жоохон бүтлэхүү эхэлсэн. За Нимба гэдэг байдаг те. Имбач гэж яриад байдаг. За тэгээд тэр хүн маань хотын соёлтой холбоотой нэг хөдөлгөөнийг эхлүүлсэн. За тэрнтэй холбоотой нэг бичлэг гарсан. За 2-3 хоногийн өмнө ирж бичлэг хийсэн. За энэ бол нөгөө л янзлаагүй хэвээрээ байж л. Автобусны кармаг яагаад ингэж ийм болгож байгааг би сайн ойлгохгүй байгаа. За машин ингээд зогсоод байх юм бол одоо 100-200 мянган төгрөгөөр торгох юм бол энэ машиныг зогсгоо болчих юм шиг те. Камераараа хараад торгуулын утас руу мессежээр явуулаад тахтал машинууд ингэж зогсохгүй. Одоо карма хийсэн хийгээгүй машин ингэж зогсож байна. За энэ одоо би урд нь хэлэхдээ 2-3 буудлыг хэлсэн шүү. Одоо жишээлбэл энэ хүнсний ойрын буудлч гэдэг юм энэ их тайвны өргөн чөлөөний буудлууд ийм болоод одоо баг 2-3 сар болж байгаа. Энийг янзлаач яагаад янзлахгүй юм бэ? За ёстой гой тууштай үтсэн. Энийн өмнө 2-3 хоногийн өмнө ирээд янзлаач гэдэг шаардлага тавьсан. За дахиж ирээдгүй энэ ч нөгөө хөгшөд хүүхдүүд хэрэгтэй хүмүүс явж чадахгүй нэ янзлаач гэсэн. Тэгээд нэг өнөө 2 хоногийн дараа ирээд янзлаа. Хадамжлалын гудамжийг эхний ээлжин шүү. Ийм одоо оржин одоо хүн алтардгүй гадаргуутай болгосон ийм замаар бүрэн шинжилгээ ажил хийгдэж байна. Одоо үлдсэн 6 байршлын тендер 11 дахь удаага зарлагдаж байна. 11 дахь удаа бид нар одоо компани шалган тендерүүдэд зарлаж одоо эзэмжүүлэхээр ингээд ажиллаж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээд нийгмийн сүлжээнд одоо энэ явган хүний замын шинжилгээг яг хийж байгаа ийм ажлыг ингэж харуулад одоо Улаанбаатар хотыг там болголоо гэдэг ч юм уу ийм сөрөг сурчлагаа нөлөөлөл та бүхэн бүх автаасаа энэ бол дандаа захиалгатай улс төрийн захиалгатай зүйл шүү. Юу? Улс төрийн захиалгатайгаар ирсэн гэнэ үгүй хөө штэ тэр чинь нийслэлийг одоо гоё соёлжуулъя гэдэг л юм болсон. Тэгээд Нямбаяр ах одоо улс төрийн захиалгатай ирж ирсэн гэнэ. Үгүй 3 сар болчихлоо шүү. Энийгээ засчаач гэсэн цаана яг улс төрийн захиалга. Одоо ерөөсө бүхэл хүн баг хажуугаар нохоо яваад ингэж энэ улс төрийн захиалгатай нохоо байна. Хиний нохоо байна? МСС-ийн нохоо юу гэж байна. Эсвэл элбэг дөржин нохоо юу? Одоо яг тийм болсон шүү дээ. За тэгээ хөөрхийн амт ямар ч байсан тэгээд айгуус би Нямбаяр ахт бол баярлаа гэж 2 нямка тий. Хоёулаа ням. Тэгээд нэг ням нь нөгөө нямдаа шаардлага тавьсан нөгөө ням нь нөгөө нямыгаа улс төрийн захиалгатай гэж хэлсэн. Гэтэ би бол захиалгатай гэж бодохгүй байна. За дээрэс нь нийслэл хот маань
явган хүний замаа шинжлээд эхэллээ. Зүг зүгээр байгаа. Юмуд ингээд хуулж хайдаг зүгээр байгаа шүү дээ. Аагүй. Үндэ нэр. Тийм амар баян уулсан юм уу? Мөнгөний илүүдээ гарцсан. За ингээд гişүүд гинэ. Хүмүүс бол ингээд хүүе энэ зүг зүгээр байгаа замыг засаад байна шүү дээ гэсэн. За бүр хотын төвдөө хүртэл захаад засаж байна. Энэ юу нь болохгүй болоо сольж байгаа гинэ. Аа. Энэ хараа ямар ч асуудалгүй зам байгаа. Одоо энийг сольсон гээд мөнгө идэх гэж байгаа юм байна тийм үү? Яг л тийм байна л да энэ хараа. Зүг зүгээр замыг ингээд сольж. Тэг. Ямар воохой, ямар цамаа юм бэ? Хараа. Ямар ч эвдрэл байхгүй юм дахиад сольж. Яа ингээд зүг зүгээр байгаа замыг л очиод засаад байгаа. Гэхдээ энэ Улаанбаатар хотоор дүүрэн зүгээргүй замууд байна. Энэ төв шуудангийн урдлын энэ замыг л ерөөсөй байж байгаа л авахлаад авчих ерөөсөй. Яагаад гэдэг энэ замд өгшөөтэй юм уу? Юу юм? Эсвэл маш их мөнгөний эргэлт явдаг юм уу? Бүү мэднэр. Энийг л тэр нэг муухай сэтгэлгүй. Гэхдээ энэ чи яагаад бид яаж мэдэх юм бэ? Хоолч идэгс. За тэгээд манай нөгөө Нямбаяр одоо нөгөө Нямка маань буюу Нямбаяр ах маань бас айгүй гоё. Яг нэг гоё цэг дээр утсан шүү. За яг бүхий өргөний хойтлын уулзуур. Энэ дээр Украин Орос хоёр байлдаж байгаад пуужин ирж буусан юм шиг. Тэгээд нэлээд удаан тасахгүй байгаамаа. Ингээл байгаа л бүр дэлбэрсэн байгаа даа. Тэгээд хайртай олон нийтийн соёлын хөтөлбөрөөс энэ дүүргийн удирдлага албан тушаалт гэдэг засаг дарагнаас хор 48 цагийн хугацаа олгож байна. Бид нар шаардж байна. Иргэд аюулгүй эрүүл орчинд ажиллаж амьдрах хэрэгтэй. За ингээд. Тэр зүв зүгээр замыг засаад байгаа мөртлөө зүгээрүү замаа засдаггүй. Яах вэ? Наадах чинь жоохон хүмүүст жоохон туршлага болно. Хүмүүс дээр мотор замыг бүдэрч унаад бараг машин руу оноо зүгээр төв шуудангаа л заасан. Төв шуудан. Ой бүр ийм замууд Улаанбаатараар нэг байгаа. Тэг яагаад why төв шуудангийн урдл? Why зүгээр байгаа замууд вэ? Би ерөөс үнэхээр логик нь ойлгох. За тэгээд дээрэс нь Silp Did төв гэдэг юмыг одоо Silp City гэдэг юм да. Silp City-гийн нээлт энэ 7 хоногт бас болсон байна. Өөрөөр хэлбэл гэр хорооллыг бид нар өөрчлөсөн шиг өөрчлөөл гэдэг энэ концептыг бид нар гаргаж ирж өнөөдрийн энэ төслийг ингээд эхлүүлж байгаа. Одоо миний хувьд одоо их тийм сэтгэл маш их хангалуун байна. Цаашид бид нар Монгол залуу хэрэгвэл 20 минутын хотод бүгд амьдардаг болоосоо гэдэг энэ мөрөөдлийг бодит алхам болгоход 24 сар хүртлээ. Манай хот барилга боллоо. Барилга барьдаг боллоо. Нөгөө барилгачин баяраа гэдэг шиг те. Барилгачин Нямба. Имба биш шүү. Нямбаатар. Нямбаатар ордоо ажил ихтэй. Барилга бариад зам муутай. Өдөр шөнөгүй хусгаан бодно. Өглөө ороогүй идэх бодно. Барилгачин Нямка. За тэгээ өөрхийн уг нь Монгол компаниуд уг нь энэ барилгын барийг хийсэн байна өөрхийн. Улаанбаатар хотын иргэдийн татварын орлогыг барьцаалж мөнгө босгоод тэрүүгээр төрөөс нь газар чөлөөлтийг хийгээд дэд үтсийн тавьж өгөөд тэгээд мөнгөний нөгөөд урьдчилгаан мөнгөний нөгөөд орон сууц бариулах гэдэг шүү дээ. Энэ дээр л асуудал байгаа байхгүй. Энэ дээр дотоодын компаниудад дэмжих төрийн бодлого явах хэрэгтэй. Төрийн үүрэгч нь аж ахуй нэгжүүдэд иргэдэд орлоготой байх хэрэгтэй. Одоо нийслэлийн дээр өнөөдөр өглөө ингээд Silp Did төвийн нээлт болж штэ. 2 хятад компани шалгарсан байгаа. За Нямбаатар дарга сая энэ тудлаа ярьж штэ. Ерөнхийдөө энэ гадаа манайхан бол эсэргүүцлийн зөвлөлөд зогсоо хамгийн харамсалтай нь биднийг оруулаагүй цагдаа нараар хамгаалаад энэ гадаа одоо ингээд нэг 2 хүн зогсож байгаа маа тэд нар одоо ялагдсан компани төлөөлөгч. Яагаад гэвэл энд монголчууд ялагдсан юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл оролцоох боломжийг хаачсан өөрсдөө. Тэгэд одоо хэлт ингэж худлаа яриад үндэсний эрх ашигын эсрэг. Одоо энэ чинь үндэсний эрх ашигын эсрэг гэмт хэрэг болчихоо сууж шít. За ингээд үндэсний компаниудаараа хийлэхгүй гэсэн байна. Ер нь биш та манайхаа. Төр яагаад барилга барих гэдэг юм. Энд ч то хангалттай олон барилгын компани байна шүү дээ.
Бүр enough бүр хангалттай тэгсэн чинь барилгын компаниудтайгаа ингээл зэрэгцээл өрсөлдөөл барилга барина гэдэг чи одоо юу гэсэн төр ингэж хувийнхантайгаа өрсөлдөж болохгүй байхгүй амар энгийн зарчим. Энэ бол маш чухал. Энд чи хэд вэ 24 билүү 48 мега төсөл бас хийн гэдэг байгаа тий. Нимбат ч одоо манайхан ч ерөөсөн мега төсөл гэж шаагаал мега хулгай хийдэг болсон зав. За тэгээд хэдүүлээ зүгээр 1 мега төслийг харъя. Ардын намын хугацаанд хэрэгжиж байгаа цорын ганц шахуу мега төсөл байна. 9 сарын хугацаанд тий. Энэ бол дархны зам. Энэ дархны зам ч одоо хизээ дуусах юм бол сахин биеийн замаар явсан нөө баруун хараагийн мартагдсан гүүр гэдэг нэг яригадаад байгаа шүү дээ. Тэр гүүр ер нь хизээ баригдах юм бол ер нь энэ зам хизээ дуусах бол энэ тал дээр таны мэдээлэхгүй. За дархны зам дахин нэг 5-аас 10 санжийн хүчил хийгдэж байгаа. Энэ компани энэ одоо тендер зарлагдаад компани шалгарсан Max Group шалгарсан санаж байна. Тэгээ энэ одоо ингээд дахин хүчил хийгдээд ингээд дуусах юм байгаа. Дахин Улаанбаатар чиглэлийн 4-ний бүхий автозам барих ажил өнөөдрийг хүртэл 8 дахь жилдээ дуусаагүй байна. Энэ ажил энэ жилдээ дуусахгүй бөгөөд хэрэгжилж үргэлжлэх төлөвтэй. Учир нь энэ зам нэмж өргөдгөл хийж байгаа бөгөөд үүн дээр нэмээд баруун хараа буюу Сэлэнг аймгийн Баянгол сумын хараа голыг гатлах гүүрийн ажлаас улбаалж байна. Энэ гүрийг хийхдээ нэг талынхын замыг малчсан бөгөөд өнөөдөр зам ажил гүйцэтгэх газар алдахгүй байна. Хэдүүлээ юу яа төгнө Гиннесийнхнийг дууд ядгүй. Энэ дэлхийн хамгийн утаан баригдаж байгаа зам гэдэг. Чи 210 км зам өстэй. Энэ ч одоо баг 10 жил ярих нь шүү дээ. Энд чи ингээд энэ жил ингээд 9 жил болчихж байна. За тэгээд дараа жилдэг нь 10 жил. За тэгээд цаашаа ер нь хичнээн жил үргэлжлэх мэдгүй. Одоо мега төсөл гэж яриад байдаг. Одоо ийм л юм болж байна. Үгүй 210 км зам барьж чадахгүй юу атсны мега төсөл гэдэг юм. Тэгээд дархны зам маань үргэлжилсэн. Ямар нэгэн байдлаар хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийдэг. За тэгээд хувьцаа сонирхдог. За ер нь энэ дэлхийн зах зээл юу болоод байгаа юм бэ? Энэ ханш чи юу болоод байгаа юм бэ гэдгийг сонирхдог хүмүүс үл яг одоо нааша анхаарлаа хандуулаарай. Bloomberg телевиз цоо шин мэдээллийн хөтөлбөртөө болсон байна. Bloomberg Mongolia шиг манайхаа 11 цагаас 11 цаг 30-ийн хооронд яг Монголынхоо нээлтийн арилжааны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх юм байна. Харин за 15-аас 15 цаг 30 минутын хооронд дэлхийн одоо мэдээ сонирхдаг хүмүүст хаалтын арилжаа гэдэг ийм хоёр том гоё нэвтрүүлэгтэй болж байгаа юм байна. За яагаад Bloomberg вэ гэдгийг би та бүхэнд дахин хэлж өгье. Bloomberg энэ дэлхийд даяар байгаа энэ олон хувьцаа, энэ олон үл хөдлөх. За тэгээд дээрэс нь энэ олон алт те энэ түүхийн эдийн талаарх мэдээллийг танд зажлаад боловсруулад энэ хоёр нэвтрүүлгээрээ та бүхэндээ хүргэнэ гэсэн. Тэгэхээр хэрвээ та зах зээл сонирхдаг бол, хувьцаа сонирхдаг бол, түүхийн эдийн үн анш сонирхдаг бол Bloomberg-ийн шинэ хөтөлбөрийг яг одоо сонгороо. Bloomberg Монголын хөрөнгийн бирж арилжаа эхлээд 1 цаг өнгөрөхөд топ индекс үйл ялэг өсөж Азийн индексүүд холимог хөдөлгөөнтэй арилжаа өргөлөж байна. Ер нь бол дэлхийд дээр маш том энэ санхүүгийн бүтцийн өөрчлөлтүүд яваад байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар мэдээж одоо юаны ханш сүүлийн үед нэлийн доктортой арилжаад гэж байгаа шүү. Тэгэхээр энэ талаар онцлог мэдээлэл юу бол? Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, цаг үе зохицуулах орны том бодлого явж байгаа. Хаалттай арилжаа хөтөлбөрийн эхний дугаар танд Bloomberg TV Mongolia-гийн студиэс шууд орж байна. Америк нэгдсэн улс хэдийн худалдааны яриа хэлцээ бас ерөөхдөө удаашрж байгаа гэсэн мэдээллийн дараа энэхүү Азийн индексүүд бол буурч байна. Баасан гаргийн мэнд. За тэгэхээр яг одоогийн байдлаар бол зах зээл толимог төр зураг бол нэлээдгүй даамгааж байна гэж бол харж болохоор байна. Яна энэ 7 хоногт амар их сенсацтай байсан зөө. Нэг охин зүгээр сенсацуудыг зүгээр ингээд хааг зохиол ороод. Би уулын загвар өмсгч болохыг бол мөрөөддөг шүү дээ. Авдаал харагддаг. Авийнхаа ажил байгаад гээл. Гой тэгээ хотоос гой огтой заримдаа ирнэ шүү дээ. Гой гуцтай, гой хуруу хумстай, гой юм сормос мормостай тий ийм сормос. Дод гой тийм хотын охин шиг гой байхаас л гэж боддөө шүү дээ. Гой нөгөө чанел манел өнөртөлсөн тий гой өнөр шүү дээ. Надаас ч тэгээ дандаа өвтөг бууц тэгээ сайлал өнөртөө шүү дээ. Тэгэл хотод байвал аавыгаа орхино. Тэгэл аавыгаа орхиж чарч бас хэцэр шүү дээ. Тэгсэрнээ бас хотод баймаар л шүү дээ. Тэгэл гой охтуудыг хараад тэгэл хот явмаар санагддаг шүү дээ. Тэгэл дагаа явмаар санагдаад гоё аваасаа олдож чаддаг юм уу? Яа.
хөөх юм. За ингээд уйлсан би бас дагаж уйлсан. Биш нэг охинтой хүн болохоор хэрвээ миний охин ингүүл аав нь явуулнаа гэж ингээд хажууд тийш хараад. Тэгээ би нэг юм анзаараг өдөр урт хумсыг анзаараг байсан үү яг ингэж яхад нэг урт хумс хийлгэцсэн. За тэгээ энэ охин өөрөө тайлбар хийсэн. За сайн байцгаана уу? Намайг Алтан сувд гэдэг. Би Sense Entertainment-д одоо харьяалагдаж одоо жүжигчнэр тийм ээ одоо ажиллаж явдаг юм нэгэн жирийн нэгэн одоо ер нь хөдөөнийг хилчгэд бол болно доо. Контент гэхээрээ одоо нэг амар одоо гялцал гоё юм, дэрвэс нь сормуус гоё юм, цагаан царай тийм ээ. Над шиг ягаад нэг юм улаан гацартай хөдөөний хүн хөдөөний амьдрал ахыг харуулъя. Нэг хөдөөний хөөрхөн нэг юм улаан гацартай охины талаар юм одоо контент бичлэг хий. Оо ямар бүр. За эн чинь бүр юу вэ? Бараг 3 сая хүн үзсэн баг шүү. Бараг өлгийтэй хүүхдүүдээс бусна бүгд үзсэн. Тэгээ үнэхээр сайн. Яг ер нь монголчуудад яг дутагдчихсэн тэр зүйлийг яг өгсөн. Энийн өмнө эдний entertainment-ийн нөгөө хоронзонгойн тухай хийдэг гэсэн юм шиг нэг. Тийм тэр жүжигч нь гараад тэгээд одоо үлдчихэж байгаа жүжигчнээ ингээд ажиллуулсан юм байлээ шүү. Тэгээд хүмүүс ч амар ууж удлаа хараад энэ чинь сэтгүүлч байна штэ гэж нэгээл амар гаргасан. Тэгээд энэ 7 хоногт үнэхээр дөргиж чадсан. За дээрээс нь бас нэг дээлтэй хүүхэн гараад ирсэн. Хүмүүс миний өмссөн дээл хувцсыг зарим нь шөмжилж магадгүй. Тэгэхэд бид угаасаа л ийм байгаа биш гэж юу. Энэ байгаа бүх сайхан хувцсны ард, сайхан дээлийн ард бид нар дээлээ тайлах юм бол бүгд л нуурхай байгаа. Тэгээд ээжүүд маань бол маш их ядарч төлж байна. Би яагаад ингэж ирсэн юм бэ гэвэл тэр хотын захад байгаа тэр зөвхөн гой дээлгүйгээсээ болоод зөвхөн одоо зүүсгэл гойлгүйгээсээ болоод төрийн ордноос энэ шагналыг авахаас татгалцсан юм байлаа өөртөө. За тэгээд би одоо мэдгүй байжгаад одоо ийм одоо энэ нэг алдарт ихийн те 4 хүүхэдтэй олон хүүхэдтэй ээжүүдийн энэ одоо бүлгэмд орсон байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээ харахаар за яах вэ? Би ийм муухай дээлтэй оруулах болов би ямар хувц өмсөх ёстой бол гэсэн үед мөн пост байдаг. Ингэж авч чадаагүй мянган ээжүүд байгаа. Тэдний төлөөлөөд би ингээд зогсож байна. Энд амар креатив заяа бүр амар яг нөгөө яг ингээд нөгөө нөхөөсөн дээр тэмдэг юмдгээ тавьж байцсан те. За тэгсэн чинь энэ бас өөрөө контент болж таарсан. Энэ 7 хоног ч ирсэн бүгд контентын 7 хоног даанч тийм баха нөгөө ерөнхийлөгч ингээд тэмдэг гардуулж явах үеийн бичлэг дээр энэ хүүхэн гарахгүйсэн бохоггүй. Тэгсэн чинь энэ олон жилийн өмнө яг хуу тэмдэг авсан. Тэгээ бас нийгэмд мессеж хүргэх гэж байгаа болов уу гэж би бол бас ойлгосон. Өмнө нь улсын хурлын сонгуульд буянгийн жагаан ахын намаас байсан баха. Листний 4-өр дэвшижсэн ийм охин юм байлээ. Тэгээд хүмүүс нэр ямар амар шууд ухаал орж ингээд энэ хүүхэн гарсан чинь доор нэг хөх үгүй штэ. Нач сонгуульд өрсөлдсөн. Тэгээд ийм ядуу хүн биш ээ. Гараад ирж байгаа. Монголд нэрээ өстө болтох газар хотлоо ярих юм аа тэгээд оюутны хүүхдүүд яалаа манайхаа одоо ерөөсөө хүний нүднээс хол янз бүр арх мархаа хүртэл жоох болгоомжтой байхгүй тийм болсон шүү. За энэ хоёр дээлтэй охин энэ 7 хоногт бас монголчуудыг хоёр дэшийн савлуулаад авсан юм байна. Гоё тий амар гоё юмс. За оюун эрднийг огцрох амархан жигсаал энэ 7 хоногийн нэгд өдрөөс ахуулаад за Австрийн ерөнхийлөгч ирсэн учраас эрх чөлөөний талбай дээр жигсэж эхэлсэн. За тэгээд энэ өдөр хамгийн олон хүний анхаарлыг татсан бол нэгэн жүжигчин байсан ба. Бол ерөөсөө хэдэн жилийн өмнөөс л эхэлсэн. Анх одоо энэ хотын захирагч Нямбаатартай үзэлцээл шүүхтэр ирснээс хойш ер нь бол үг хэлэх үзэл бодлоо бид нар хэлэх ямар ч хэлэхгүй болсон. Энэ бидний дарангуулдаг үзэл бодлоо хэлхийг айл эрт. Одоо би энэ юг үзээд 3 дахь жилээ үзэж байна. Би харин эсэргүүцээд намайг ингэж ийна гэж пост оруулсан ард түмэн намайг маш сайн дэмжсэн. Шууд маргааш нь нийслэлийн прокурор залгаад хэргийг хэрэгсэхгүй бол би яг шүүх рүү хэрэгээ аваад явж яхад. За ийм байдیں۔ Тэгэхээр бид нар хараа хизээш бити амаа өдүүл дуурж байх хэрэгтэй. Зөв дуурсан хүн заавал явдаг байхгүй юу? Үнэ. Хэрэг манайхаа маш олон хүмүүс айцтай байна. Тэгээд хамгийн гол нь тэр үзэл бодлоо заавал илэрхийлж явах хэрэгтэй шүү. Энэ маш зөв
зөв зүйлийн төлөө дуурж байгаа өнөөдөр магадгүй ялагдчих магадгүйч маргааш ялдсан шүү. За бас өөр жүжигчд ирсэн. Гэхдээ нэр жүжигчин бидний шүтдэл жүжиглэж штэ энэ ч юмс. Зүгээр үнэхээр цаашаа нэр жүжигчд цааш зүгээр тарихаар наадж штэ юм. Ямар амар юм бэ. Маш амархан юмнууд яриад байна штэ. Орлогоо нотлоо, нотч чадахгүй л огцорчоо гэдэг штэ. Огцор хамархаал гэдэг юм дээр байж байгаа штэ. Амар нэг сони юм болчлоо штэ. Сүйдээ шал өөр болгоод ингээд сунжруулаад, удуулаад тэгэл миний л бодож байгаа зүгээр би л бодгороо ингэж л бодож байна. Ингээд удаал бүх юм ингээ удаашруулаад энэ усуудыг мохоогоол те ингээд алга болохгүй л байгаа юм шиг надад санагдаад байгаа. За би нэг энэ хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 7 хоногт маш зоригтой ирсэн жүжигчд айгүй олон жүжигчд ирсэн. За би гаргаж чаддаг хүмүүс байгаа. Тэгээд тэднэртээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Амар том зориг шүү. Үнэхээр гоё. Браво, баярлалаа. За өнгөрсөн 7 хоног чинь тэр нэг сөрөг жигсаалч нэг толгойлогчгүй нэг эвгүй байгаад байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ 7 хоногт толгойлогчтой болсон. Эдийн сонгуульд нэг хүнд 80 сая төгрөг нь олгосон шүү. Жилд болгон 80 сая төгрөг нь олгосон. За ингээ манай Отгонбаатар ч гэж байгаа. Зарим нэг хүмүүс Өтгөнбаатар ч гэж байна. Зарим хүмүүс Янханбаатар ч гэж байна. Амар олон нэртэй болсон. Би хэлээгүй юу Facebook дээрс. Тэгээ яг ингэж яриад нэг удалгүй бас та бүхэнд жил болгон нэг юу гэлээ 20 сая төгрөг өгнө болсон юм ч л бас. Үгүй 80 ч лөө. Тий 80 сая төгрөг өгнө. Биш 80 сая биш бүр тэрбум төгрөг өгнө гэсэн ярианд явчихлаа шүү. Ерөөсөө тэр үнийн дүнл та нар ойлгохгүй байж магадгүй. Энэ бол 50000 шиг 20 сая төгрөг 50000 юу лээ? 50000 20 сая төгрөг шүү. Тэгшэр амар тайлбарж байна. Нэг тэрбум төгрөг өгнө гэсэн гусч явсан шүү манай хүн чинь. За тэгээд харамсалтай нь энэ жигсаалынхан маань хоорондоо бас муудалцаад авлаа. Яа, ямар муу хорон зодтолт юм бэ те ингэ яг хамарлаа нэг зоохгүй нэг ямар заваа юм бэ яг хамарлаа 2 хуруу орсон багт нэрээ яаж зодлох юм бэ? Ой надаа хороогаа. Заваа зод. За энэ яасан бэ зүгээр сураг сонсох нь шүү манайхаа. Цалин үүсэн дээрээ болоод за мэдээж Монгол юм чинь нэг нөгөөхөө цалинг бас дундуур завцсан янз бүрийн асуудал гарсан юм шиг л. За тэгээд дээрээс нь жагсаалын одоо тэргүүлэгчдэр сэтгүүлж очиод бас ер нь ямар орлоготой хүн юм бэ гэдэг юм асуусан. Та ерөнхий сайдыг өмөрж байгаа юм байна тийм үү? Яг та тэгж асууж байгаа шалтгаан чи юу юм? Та нар ингээд нэг юм шууд нэг юм юмыг ингээд тулгаад асууснаар таны зүг болохгүй. Үгэнд ороогүй учраас огсор гэдэг зарчим барьсан. Тэгвэл үгэнд нь ордог хүн гарах юм байна. Тэр би ухаануудыг өмөрж байгаа юм биш. Та улсад ямар татвар төлдөг вэ? За өнгөрсөн жил одоо манай найзтайгаа нийлээд хийж байгаа бизнес бол 380 сая төгрөгийн татвар улсад төлсөн байна. За миний одоо Өвөр ханган аймагт за одоо ойр зургийн хийж байгаа жижиг бизнес бол улсад нэг 180 мянган төгрөгийн татвар бол төлсөн. Энд чи улсад жилдээ 180 гэдэг чи одоо бид нар чинь одоо юу юм бэ? Сартаа байлгүй дээ тий. Харин бидний одоо зүгээр л нэг сартаа төлдөг мөнгөний бараг 3-1 нь үнэстэй юм одоо. Энэ Отгонбаатар мэдээ ийм бэйлэгж хүмүүс арай тийм баг төлдөг баха. Энд чи одоо ерөөсөө би чи одоо нөхрөөс ядуу өнгөтл нэлээ өндөр татвар төлдөг шүү дээ үргэлжлээ. За тэгээд жигсаал цуглаан болсон. За амар том шатрын нүд. Бид нар чинь өнгөрсөн 7 хоног за ингээ огцорчлоо гэж бодоод байсан шүү дээ. За нөгөө намын баг хурал дээр ингээ засаг тарах юм бол юу аа ингээд огцорчлоо гэж бодоод байсан чинь огцроогүй байжээ. Ерөнхий сайд өөрт нь ихтгэл хүлээлгэх тухай асуудлыг улсын хурлд өргөн барих тухай саналаа засгийн газрын гишүүдэд хэлж гишүүд олонхоороо дэмжсэн санал гаргалаа. Ингэснээр төрийн байгуулалтын байнгын ороо уг төслийг хэлэлцээд улсын хурлд оруулахаар болж байна. Энэ талаарх мэдээлэл сэтгүүлч Мөнхтул дэлгэрүүлээ өргөнө. Одоо ямар тохиолдолд
улсын хурлд итгэл хүлээлгэх асуудлаар тогтоолын төсөл өргөн барих боломжтой бай гэдэг дээр Монгол Улсын үндсэн хуулийн 44-р заалт байдаг юм байна. За энд бол за ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх энэ тогтоолын төслийг оруулал за улсын хурал 3 хоногийн дотор хилэлцэж 10 хоногийн дотор улсын хурлын нийт гишүүдийн олонхын саналаар нь шийдвэр гардаг гэсэн ийм залттай юм байна. За түүнчлэн үндсэн хуулийн 44-р зүйлийн 2-р хэсэгт за улсын хурлын уг тогтоолыг баталсан бол за ерөнхий сайдад итгэл үзүүлж за тухайн асуудлыг дэмжсэн тооцно. За ингэх юм бол 6 сарын хугацаа дахиад Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хөндөгдөхгүй байх ийм одоо баталгаатай болдго юм байна. За ингээд хэрвээ тогтоолын төслийг харин батлаагүй бол за ерөнхий сайдыг огцорсон тооцож за шинэ ерөнхий сайдыг томлох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульд заасан байт юм байна. Тэгэхээр хуульд байгаа энэ одоо зүйлчлэлийг ашиглаж Монгол Улсын ерөнхий сайд одоогийн одоо хамтарсан засгийн газарт итгэл үзүүлж цаашид ажиллах нөхцөлийг бүрдүүлээч гэдэг асуудлыг за улсын хурлд одоо танилцуулахаар тогтоолын төслөөр оролцохоор болж байна. За ингээд амар гоё байгаастай. Хүүхд чинь яагаад ингэж амар тансаглаад тэр бомын машин унаад хэдэн сая төгрөгийн цүнх зүгээр л октоудад зүгээр ингээд одоо гандангийн тагтан чидж байгаа будаа шиг цацаад байгаа юм бай. Орлогоо нотлцголтой гэдгсэн 20 хоног орлогоо нотлог бүр гүлтэйгэл явуулсан. Мо ялаанууд ялагдахгүй гэж явуулсан. Тэгэд 20 хоног орлогоо нотлоогүй хамгийн сүүлд надад итгэж. Насан хүртэл чинь хай болъё. Надад яг нэ. Тэгээд дуугаад дууссан. Гэхдээ эн чинь одоо ямар логик юм бэ? Би юусоо ойлгохгүй. Тэгээ одоо мэдгүй. За ингээд ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын зодон яг тартагтаа тулж эхэлж байна. Одоо энэ бол үнэхээр амар зодон болсон заяа. Миний нөгөө яриад байсан нөгөө зодон чи одоо яг ил гарч байна манайхаа. За ингээд улсын хурлын гишүүд ямар байр суурьтай байгааг сонс. Хүүхний хувьд бол би одоо ерөнхий сайдыг одоо дэмжиж байгаа. Энэ санал чинь өөрөө нууц санал суралт шүү дээ. Тэгэхээр би одоо энд итгэл үзүүлэхгүй гэж хэлэх боломж байхгүй. Би бол байр суурийг илэрхийлж байгаа нь Монгол Ардын намын багуурлаас гарсан анханасаа хамтрна гэдэг саналыг дэмжиж хамтарсан засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явсан. Одоо Монгол Ардын нам гэрээний үргээ зөрчсөн намтай хамтрахгүйгээр одоо засгийн газраа цааш байгуулад явна гэсэн энэ саналыг дэмжиж л явна. За ингээд улсын хурлын гишүүд бас дотроо хуваагдсан. За бас дээр наара гишүүн юу гэж бодсон гэсэн. 2 тэрлон дөрөв тарааж ирсэн. Та мөнгө авсан уу? Ямар хөвгчлөлтэй юм бэ? Хаана байгаа тийм их мөнгө? Улсын төсвөөсөө давсан тийм их мөнгө хинд байгаа? Улсын төсөв чинь триллион төгрөггүй шүү дээ. Хэдийн их найдаар яаж алалцж байгаа вэ? Төсөө хуваарлах дээр зарим яамдууд чинь төсөнд хөрөлцгөө одоо яаж хэцүүдж байгаа? Oh my god. Нөгөө триллион гэдэг чинь манайхаа их найд шүү манайхаа. Биллион гэдэг нь тэр бүм гэсэн үг шүү зэ. Тэгээд манай улсын хурлын гишүүдийн математикийн боловсролын түвшинг иймэрхүү л байна. Манай Монгол улс чинь нэг овоо хэдэн триллионы зах зээлтэй байгаа шүү дээ өөрхийн амтай. Доллараар бол овоо хэдэн биллион юм байна. Тий. Тэгэхээр тэрийг бас ойлгоорой. За тэгээд наара гишүүн бол оюун эрдэнэгээ дэмжинэ гэдэг байр суурьтай байх шиг байлээ. Цэцэг бимба хоёр. За ингээд гишүүд илэрхийлсэн. За энэ 7 хоногт ардчилсан намынхан за ямар ч үсэн ямар ч хариу гарсан бид нар энэ засгаас гарнаа гэдэг шийдвэрээ бол танилцуулсан. Манай 8 сайд бол энэ оюун эрдэнэ үлдсэн ч үлдээгүй ч бид нар засгаас гадна ингэж доромжлуулчаад арайчтэй гэдэг юм ярьсан. За тэгээд дорчхан дараа харин юу гэж ярьсан өдрөөс сонсё. Манай нам бол тухайн үед бас л шийдвэр гарах гэж нэлээд юм болж орсон. Тэгээ орхон зүг зүгтэй юмаа л гэж орсон бол тэрэн дээр бол тууштай л. Бид нар нөгөө унаж аваад мороо те уулан бугыг хараад унж аваад морой шална гэдэг тийм одоо ёс зүг хүмүүс бол биш. Улс орныхоо эрх ашигтлаа нэгэн шийдвэр гарсан бол тэн дээр бац орсон. Тэгээд ингэсэн тохиолдолд бол шүүмжлүүлж барих нь бол дараагийн асуудал. Үр дүн гарах асуудал дээр бол бид нар нэгдэг байх хэрэгтэй. Арц намын дарга нь бол мэдээлэл тав тодорхой хэлсэн байлээ шүү дээ. Ямар ч тохиолдолд бид нар бол гарнаа гэдгээ бол хэлсэн байлээ. Би бол тэрэн дээр бол Гантамар даргын байр суурийг бол эргэж харах зүйтэй л гэсэн юм байр суурьтай. За ингээд хүн намынхан бол засагтаа үлднэ. Бид нар аль байна? Уулын бугыг хараад унсан үхрээ юу гэлээ? Унсан бухаа хаяхгүй гэн. Гэхдээ тэгэд энэ ард түмний эрх шиг чи юу юм бэ? Тэр хүний ёс зүйн зөрчил чинь тэгээд тэр уулын унсан бухнаас чи илүү байгаад байгаа юм уу? Дорчин дарга. Бүр үнэхээр
бүр би бол үнэхээр огт сүрсэн нэр ийм яриа зогсож байгаа. Энд ч одоо ёс зүй хариуцлага тооцоож гээд хүмүүс баг 20 хоног жигсэж хагаад манай үгүй би гарахгүй би хоолносоо салахгүй л гэж яриад чи цавын задлаа. За ингэсэн чин бас хүн намд бас совесттой ёс зүйтэй хүмүүс бас байд юм байна. Хүн нам нэг мэдсэн чинь ингээ маш хаалттай. Ямар ч дотоод ардчлалгүй. Нэг хүний зөвхөн одоо даргын тий бодол шийдвэрээр асуудал ханддаг тий. Бараг нэг хэсэг бүлэг хүмүүсийн улс төрийн эрх мэдлийн төлөө одоо явж явах ёстой юм шиг ийм нам болж хувирсан байна. За энэ юугаар хамгийн сүүлд одоо илэрсэн бэ гэвэл тийм ээ. Та бүхэн санаж байгаа бол нөгөө манай хоёр гишүүн төрийн ордонд зодтолцсон гэдэг нэг шууган гарсан шүү дээ. Сошиал дээр. Тийм Наранбаяр гишүүн, сайд найдлаа гишүүн хоёр. За би хариуцлагын хорооны даргын хуваар энэ эдгээр гишүүдээс бол би албан ёсны тайлбар шаардсан. Тэгээд улмаар үн дээр үндэслээд хариуцлагын ерөнхий орон ёс зүй хариуцлага тооцох тухай дүгнэлт гаргаад шийдвэрийг хөргүүлсэн байхгүй. Тэгээ одоо энэ үн дээр хариуцлага тооцооч гэдэг. Энийг одоо бас ингэж хариуцлагын ерөнхий хорооны одоо энэ ажлыг би одоо бас нийт гишүүдэд мэддэгдээ тий гэдэг ийм байдлаар хандхад хүлээж аваагүй бөгөөд намын дотоод ямар ч групп тавихгүй гэсэн. Тэгээд X буюу одоо жиргээ тий хуучны тэр нэг намын дотоод групп байдаг гэсэн түүн дээр тавьсан чинь энэ мэдээллийг тавьсны төлөө тэр группийг бүр устгасан байхгүй. Хороогоос зайлуулсан байж идэг настай баяртай манай группийнхан гэд. Үш тэр нөгөө зодолтоогүй гэж гүрээгээдсэн шүү дээ ингээд хоёр оёо тавьчихад. Гөө энэ хажуугаар зүгээр хүн гүүгээл өнгөрцөн чинь ингээд хоёр оёо тавьчихлаа гэдсэн чинь. Үнэн гэдэг юм чинь ингээд дараа нь гараад ирдэг байхгүй да манайхаа. Худлаа гэдэг юм чинь ингээл юм болдог. За энэ бол одоо хариуцлагын хорооны дарга юм билээ хүн намын. Ямар нэг байдлаар дүрм зөрчих ёс зүйн асуудал гарсан хүмүүстэй хариуцлага тооцдог гэсэн үг. Тэгэд энэ хүн нь уучлаарай манай нам үнэхээр ялзарсан байна гэд гарахаар болсон байна манайхаа. За ямар ч байсан нэг ийм юм болсон байна. За ингээд итгэл үзүүлээч гэж хэлсний дараа талбай дээр жигсэн хүмүүсийн та улам олон болсон. Бүр амар улам ололоо болсон. Улам одоо жигсэж байгаа хүмүүсийн одоо үзэл санаа тий тэр нөгөө юмдаа хандж байгаа хандлага нь хүртэл бүр үнэхээр гоё байсан мөлий. За дээрэс нь сөрөг жигсаалынхан жигсэн бас илүү креатив болсон. Сайн байцгаана уу? Миний Монголын ахын дүүсээ гэж шаагаар. Би өглөө Монголон бодож сэрлээ. Би мөнгөн бодож сэрлээ. Гэхдээ Отгонбаатар яг өөртөө адилхан сонгосон мэнэ нэг зөө. Ингэж мэнэ те. За тэгээд энэ бол маш олон хүмүүсийн дургуутслыг үргэсэн. Энэ одоо юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Тэгээд дээрэс нь энэ одоо сүүлийн үед нэг дивэ шаваа хийдэг одоо болмоор байна. Нэг боссон болоогүй хүмүүс нь ямар муухай дивж мэд юм бэ? Ингэж дивнэ гэж чи болжмрын дивэлт юм уу хаашаа юм ч тоо. Ингээ өвсрээд ингээд жижиг энэ чинь сайхан юм тийм үстэй. Шонхор бүргэдийн дэвлэлтэр дэвх ёстой шүү дээ манайхаа. Тэгээ уг нь хөдөө өссөн залуу гэж ийм одоо алдаа гаргаж болохгүй. За дээрэс нь Монгол Ардын намынхан дотроо хагаржээ. За тэгээд тэрний илрэл бас энэ 7 хоног төвлөлийн байгуурлаар гарлаа. Тэгэхээр энэ хувийн асуудал нь бол намын асуудал болоод намын асуудал нь төрийн асуудал болж ингээ өргөжөөд үүний улмаас одоо Монгол Ардын намд итгэх итгэл иргэдийн хувьд сонгогчдын хувьд бол маш их эрчимтэйгээр буурч одоо баг юу гэдгийг энэ нам одоо цаашд байх үгүй талаарч хүртэл ингээ сошиалд бид нэр нэлээд дэвэргэж ингээ явж байна л да. Тэгэхээр маш хурдан арга хэмжээ авч 24 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах ёстой тэр хууль ёсны засгийн газрыг стандарт бус шийдлэр биш стандарт шийдлэрээ яваад үүрэг хариуцлага үүрээчээ гэдэг ийм л шаардлагыг намынхаа удирдлагад өгч байгаа. За ингээд оюун эрдэнэ огцруулаач л гэдэг шаардлага хүрсэн. Дээрээс нь намын баг хурал дээр байсан нэгэн эмэгтэй гэрчилж ярьсан. Миний хувьд Төв аймагаас одоо баг хуралд сонгогдсон төлөөлөгч. За тэгээд манай Төв аймагт бол яг энэ амтарсан засгийн газрын одоо
нөлөөлөл болго үнэхээр харагдахгүй байна гэж миний хувьд харж байгаа. Яагаад тэгэхээр маш олон зүйлүүд манай Төв аймагт одоо засаглалын хямрал бол оруулсан байж байгаа. Ингээд цаашаа үргэлжлэх боломжгүй болох юм бол одоо миний бие бол ажиллаа өгөхөд бэлэн байна л гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэрийг тэнд бахаруу сууж бүх хүмүүс сонссон шүү дээ. Энэ бол одоо би одоо худлаа мэрээгүй. Тэнд бүх хүмүүс сонссон. Тэгээд тэр хамтарсан засгийн газраа одоо гарвал би одоо ажиллаа өгнө. Тийм дээрэс нь одоо ингээд нийгэмд үүсээд байгаа нөгөө орлогоо нотол гэдэг ийм асуудлууд үүсээд бас тэр тал дээр бас өөрийнхөө байр суурийг бас намын дарга бол тавьсан. Бэрээ хүртэл одоо тий хөл хүндтэй болсон одоо өөрөө өвөө болох гэж юм тий гэл ингээд бас одоо сэтгэлийнхаа үгийг бол хэлээд нулимс туслуулсан ч удаа болсон шүү дээ. Энэ бол үнэн шүү дээ. Юу нөгөө хүүхэн жирэмсэн юм. Яна. За тэгээд ардын намын хурал дээр яасан юм. За ямар ч байсан Тэмүүлэн бол нөгөө хүүхнээс бол салгааргүй л болцсон юм шиг үнэ жирэмсэн болцсон гэж байна. Тэнүүн ч үлээ хэн блэ хүн Тэмүүлэн тий Тэмүүлэн бол ер нь тэгээд наалтан батлж байгаа. Яа. Бирийг харах болгоо нүд нь орсон баг тий. Моо песта гэх. Иннээс олж огцорсон шүү дээ гэж бодогдод. Нэр амар хүндээ яана нөгөө Ста ачаа харж л одоо тайвшиг баг та. Ажигон на цуг муга болилтаа чи ята. Ямар үнэтэй зүг авч идэх захмахаас авалтаа энэ ABC copy байгаа шүү дээ гэж мэгтэй. Хэцүүл гэр бүлийн уур амьсгал өөрнөхөндөө манайхаа. За тэгээд энэ ярьж байгаа яриа нь бас аудиогоор тавигдсан. Тэгээ ер нь бол оюун эрдэнэ намдаа салавч өгсөн маа. Та нарын шийдвэрийг би дахгүй. Би итгэл улсын хурлаасаа итгэл үзүүлэх талаарх тэр саналыг авнаа гэдэг юм ярьсан. За энэ бол одоо мэдгүй Монгол ардын нам дотор бараг зодолтоод бараг бие биенийгээ алхахад бараг тэрний наагур л байгаа яг үнэ. Маш хүнд нөхцөл байдал үүссэн. Тэгээ та дахиад бодорой зүгээр л орлогоо нотолчих байсан хүн өнөөдөр бүхэл бүтэн улсаа самарж байна. Энэ одоо юу юм бэ тийм үст. Дээрээс нь энийг дэмжих гээд сууж байгаа улсын хурлын гишүүд байгаагээ боддоо манайхаа ийм энгийн имийг ойлгохгүй. Гэхдээ нэрээ бүр одоо бүр багтлагдаад бүр мөнгө төгрөгөө аваад бүр амар юм болж байгаа. Яг бүр мэдчихээн бүр амар юм болж байгаа. За тэгээд дараагийн 7 хоногт ер нь бол оюун эрдэнэ дарга огцрох хэсэг нь баг шийдэгдчих болоо да гэж бодож जैन. Тэгээд 6хан сар насаа сунгахын тулд улс орноо зүгээр л дэнчин тавьж байна. Тэгээд та бодор юуны төлөө ингэж гүрийгээд байгаа юм бэ? Тэ? Зүгээр цаана нь ямар нэг ирэх шиг байгаагүй зүгээр fuck би ийм лалрын хил амтай ажиллаж зүгээр явлаа гэж явж штэ. Гэтэл цаана нь маш их юм байна манайхаа. Тэр зүйлээ нууж ийна наад юм чи. 6 сарын дотор хамаг юмаа цэгцлээ цэвэрхэн болгочоод явахыг хүсэж байна. Одоо явах юм бол асуудал үүснэ. Нөгөө нэг хүүхдийнх нь цүнх авсан асуудал тэр чинь ингээд хамаа намаагүй затчихсан бэ штэ. Тэр асуудал нь гарч ирэх гээд байгаа учраас наад хүн чинь ингээд тэмцээд байна штэ хамаг юмараа. Тэгэд бүр улсаа самархад бэлэн тим аимшигтэй нууц энэ хүний ард байна монголчуудаа. Тэгээд одоо бид нар улсын хурлаа давхар татаж унах юм уу юу гэдгийг харах тэр мөчөл үлдлээ. Хэрвээ оюун эрдэнэийг улсын хурл дэмжих юм бол яг оюун эрдэнэтэй адилхан одоо нөгөө иргэд бол хүлээн зөвшөөрөхөөр болцсон байгаа шүү дээ. Яг адилхан тийм зүйл улсын хурл дээр бас тохиолдно. Тэр маш харамсалтай. Тэгээд огцрох бол амар амархан юм байна шүү манайхаа. Огцрох амархан! Огцрох амархан! Огцрох амархан! Огцрох амархан! За манайхаа машины даатгалахлаар чи энийгч даатгах, тэрийгч даатгахгүй, ингэж дүрм зөрчсөн байна. Тийшээ ч явж үнэлгээ хийлгэх гээд идэг штэ. Тэр одоо үнэхээр хоцрогдсон байна. Агуула V гээд машины даатгалын үйлчлэгээ таны бүх юм чинь даатгах юм байна. Бүр зүгээр танаа нохоо орж ирээд салооны чинь самардсан байсан ч гэсэн тэрийг даатгах гэсэн үг. Йоо бүр амар гоёмстой. Дээрээс нь бас тодорхой тохиолдлуудад одоо бид нар чи хөдөө явахлаар мэдээж 80 км/цаг барьдаг хүн байхгүй шүү дээ. Ойролцоогоор нэг 100-аас 110-тай явдаг тий. Таныг 120-той явж байгаад асуудалд орсон байсан ч гэсэн таны бүх юмыг даатгана гэсэн үг. Агуулаа би хамгийн гол нь бүх юм чинь даатгаж байгаа. Бүх юм чинь шүү.
дотор салон, гадна салон. За дээрээс нь хэрвээ та шинэ машинтай бол агуулга V даатгалаар даатгуулснараа таны одоо нэг машин авсан үндсэн борлуулагч компани дээр очиод бүх үйлчлэгийг нь хийлгэх тэр төлбөрийг агуулгынх нь төлнө гэсэн. Та бүхэн агуулга V болон агуулга даатгалыг сонирхоод үзээрэй. Бүх юмын даатгал нь маш амархан болсон байна. Агуулга V. Манайха сүүлийн үед Солонгосын маш том одууд Монголд ирдэг болсон. За тэгээ баг оргил гэж хэлж болохоор Солонгосын алдарт од сая Монголд ирсэн байна. Тэр дундаа өмнө говьд суманд очиж тоглосон байна. Гэтэ манайх амар хэдийгээр ингээд суугаад эмоцгоо сууж байгаа гэсэн гар утсан мангар эмоцтой байсан ингээд татаж нааштай. Энэ хардаа саа штэ. За энэ юу юм шиг байгаамаа? Хам богд юм болов нэг ямар ч үсэн өмнө говийн л сум. Гэтэ өөрхий би бол тэгж үзсэн. Яг өмнө говийнхоо өөртөө сая гэж бодсон байж магадгүй зөв. За одоо тэгэл ялгаагүй л нэг Солонгос махлаг нөхөл ирсэн шүү. Энэ зүгээр саяын одоо юу гэдэг нь косплей хийдэг ч юм уу, A-copy ч юм уу тийм юм баггүй. Түүний шүүгээ солирцсон юм шиг сая ирээл өмнө говийн сумын клуб мөлүүд юу н хичнээн их мөнгө өгсөн ч гэсэн энэ чинь нэр хүндэд нь бас халтай байстэй чи. Бүхэлдээ нь дэлхийн хамгийн олон тоглогдсон YouTube-ийн хамгийн олон тоглогдсон дууг одоо бас явж өмнө говийн сум дээр очиж дуулж гэж байхгүй шүү манайгаа. Гэтэ манай өмнө говийнхан бас итгэсэн байх магадлал маш өндөр байгаа шүү. Тэгээд саяг хизээ нэгэн цагт яг A-copy энэ биш. Би гэхдээ энэ A-May биш хаа энэ C юм уу D-copy л байна. Эсвэл XY ч юм уу. Нэлээд таарахын хөлбөр байлээ шүү. Тэгээд дунд нь янз бүрийн юм орцсон байх үү те. Жинхэнэ сая өнөр ирсэн байх үү те. Манайхаа бас тэр миний шалгаараа та бурхан мөн гэж. Сая л оцтой. Энэ 7 хоногт улс төр бужигнаад тэгсэн чинь баг ерөнхийлөгчийн сонгуулиос хойш баг мэдээлэл хийгээгүй ерөнхийлөгч хөрөлс өх маань мэдээлэл хийсэн шүү. За улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс өх өнөө өглөө улс төрийн асуудлаар мэдээлэл гаргалаа. За уг мэдээллийг үзэгч та бүхэнд бүрэн гэхээр нь сонирдуулж байна. Сүүлийн үед Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон ерөнхийлөгчийн засаглалтай болгох эсэх асуудал улс төрийн хүрээнд олон нийтийн дунд эрэгт хулсантай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Монгол улс бол үндсэн хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт үнэт зүйл юм. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эвнэгдлийг хангах язгуур эрхшгийн тусын тулд цаашид ч Монгол улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол улсын ерхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр суурь олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя. Яа. Амар зодон болж байгаа нь бүр яг энэ чинь харагдаж байгаа үз. Тэ нөгөө Симба дээр ингээд нөгөө хин сорвт хин хоёр Симба хоёр нэг үздэг ш хамгийн сүлдээ саа гэж алгадалцаал ингээд яг тийм болж байна манайхаа. Нөгөө төрүүлс нь дүүтэйгээ тэ хамгийн сайн дүүтэйгээ хэдхэн жилийн дотор ер нь 3 жил гарсан уу? 3 жил гарангийн дараа 4 жилийн дараа амар зодон болж байна. За ямар ч үсэн чинь баг 2 дахь удаага би ямар нэгэн байдлаар ерөнхийлөгчийн засаглалтай болох ямар нэг юм хийхгүй гэдэг мэдээлэл хийсэн байна. За энэ бол үнэхээр ардын нам дотор асуудал маш хүндэрсэн байгааг харуулсан ийм пост болсон юм байгаамаа. Тэгээд яа амар зодон болж байна. За мэдээж энэ 7 хоногт бас улсын гурал дээр юм ярина штэ манайхаа зөвхөн ингээд оюун эрдэнэ өрсөг хоёрын зодоныг хараа суугаад ийн гэж аахгүй штэ. За энэ 7 хоногт бас эрчим хүчний асуудлаар улсын гурал дээр
нэлээд хөөрхөн хилцүүл өрнөд авсан байна. 2025 онд тавигдсан байсан 35 төсөл нь өөрөө хөдөлсөн юмгүй байж байгаа. Энэ юуг харуулж байна гэхээр эрчим хүчний яам ажиллаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа юм л та. Өмнөх төслүүдэд хэрэгжүүлж чадаагүй эрчим хүчний яам одоо яаж дараа жил хэрэгжүүлэхээр төсөвт одоо оруулах байгаа энэ шинэ төслүүдэд хэрэгжүүлж явах юм бэ? Энэний үндсэн шалтгаан нь бол эрчим хүчний яам өөрөө эрчим хүчний реформ хийхтэй холбоотойгоор энэ эрчим хүчний тусгай зөвшөөрлүүдийн асуудлуудыг бид нэр хөнгөвчлж өгөх шаардлагатай байсан. Би сүүлийн 2022 оны 8 дугаар сараас хойш эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа. Ямар нэг тийм хүндрэл бэрхшээл байхгүй, хүн зурдал гарахгүй ажил гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ажлын нэг 10 хоногтой багтаагаад бид нэр өгж байгаа. Гарцаагүй шаардлага биелүүлэхгүй байгаа компаниуд янз бүрийн байдлаар ус төржүүлээд байгаа юмнууд бий. Та энэ саяны ярьсан 200 хоногтой холбоотой яг дан дээр тийм тодорхой мэдээлэл байгаа бол бичгээр ирүүлээд би танд бичгээр тодорхой хариулт өгье. За гинэ. За дээрэс нь 10 аймгийг дулааны станцаар хангах тийм төсөл явж исэн юм. Тэр төслийг бас нэг болсон. За Солонгосын 10 аймгийн дулааны станцын тухайд бол Солонгосын Экзим банкны экспортын зээл учраас зөвхөн тэр зээлийн нэргийн нөхцлөөрөө Солонгос компаниудын дунд тендер зарлах ийм нөхцөлтэйгээр олгогдсон зээл байна. Энэ дагуу 2021 онд тендер зарлагдаад Бөхсөн инженер гэж компани шалгараад түүнээс хойш ингээд ковид моёд гэдэг янз бүрийн байдлаар хүндэрч явсаар байгаад сая 2025 оны 4 дугаар сард энэ компани Солонгостой дампуурлын тухай одоо хамгаалтанд амрагдах ийм хүсэлтийг гаргажээ. Яар бүтлэн мөксөр хэрэгцээ юм. Нэг 10 аймагт дулааны цахилгаан станц барих гад төсөл явуулаад нэг Солонгос компани шалгаруулсан чинь тэр нь дампуур шийдсэн. Энэ ажил явахгүй нэр манайхаа яах вэ? За тэгээд энэ эрчим хүчний салбарын бүтлэн өсөөрөө иргэсээр. За энэ 7 хоног төсөв хэлэлцэж байгаа. Төсвийн өрөөний мэдээлэл орж ирсэн байгаа. За дээрэс нь төсвийн талаар одоо төсвийн юу гэх юм бэ одоо зөвлөгөө нэг тийм төсөвтэй холбоотой юм явсан. За тэрийг хэлмээр санагдсан. Ирэх жилийн төсвийн хүрээний мэдээлэл болон 2027-28 оны төсвийн төсөөллийг засгийн газраас оруулж ирэхдээ эдийн засаг тогтвортой өсч төсөв алдагдaltaгүй байх тооцоог хийсэн байх юм а. Тухайлах юм бол 2026 онд эдийн засаг 6%, 27-28 онд 6.5% өснө гэж тооцсон байна. Харин нэгдсэн төсвийн орлого зарлага нь 2026 онд 33 их найд 479 тэрбум, 2027 онд 35 их найд 628 тэрбум, 2028 онд 39 их найд 86 тэрбум төгрөг байхаар тус тооцсон байна. Ингэж улсын төсвийг 3 жил дараалан алдагдaltaгүй тооцсон оруулж ирсэн нь онцлог байгаа боловч татврын ачааллыг бууруулах тооцоог давхар оруулж ирэх ёстой байсан гэсэн шүүмжлэл гарсан юм а. Маань засгийн газраас гархан тодорхой болсон юм чинь энэ яам энэ татан буулгаад төсвийн зардал энэ төр хэмж болохгүй юу? Одоо тэр яамгүй сайд мэдэр юу ихэвдээ хэцүү шүү дээ, тийм биз дээ. Энэ олон шадар сайдын чиргэж байхгүй бах ер нь тэгээд энэ бүтц центрийг сумгатахад энэ урсгал зардлаа бууруулах яасан гэсэн ийм зүгээр санал байна. За яамдын тоог бууруулах асуудал бол уг нь болж чухлаа. Би бол ер нь төсөв өссөний бас нэг шалтгаан болвол олноор нь яам бий болсон бол салбараар нь одоо төсөв нэмэгдүүлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Салбараар нь шүү дээ. Тийм учраас бол энэ төсвийн зардлыг бууруулах чиглэлд гол хийгдэх ажил бол бүтцийн өөрч шинжилт хийж бууруулах ёстой гэдэгтээ бол санал нэг байна. Зөв манайхаа. Одоо зөв юм ярьж эхэлж шүү дээ. Монгол улсад ийм олон сайд, ийм олон яам хэрэггүй. Монгол улсад яг 1911 онд 5 яам л байсан. Ер нь 5 ямаа л байгуулчих. Тэгэл баг бол. За болий те. За 6-7 яам багт бүр хангалттай Монгол улс. Ийм олон хүмүүсийг тижих гэж бид нар үнэхээр зовж байна манайхаа. Одоо наатаха болий тэгээд хандлага чинь сайн байна шүү. Тэ дараагийн ерөнхий сайдад амар том даалгавар ирсэн нь энэ олон данхаацсан яамнуудын тоог багасгах, цомготгох энэ ажлын хүчний одоо ажил олгогчд руу ингээд төрийн албаныхныг бидэрт өгмөр байна. Бид нар энэ чинь ажилуулмаар байна, тэр хүмүүсийг чинь авмаар байна тий. Олон хүн цомготмоор байгаа шүү. Тэгээд дараагийн ерөнхий сайдын хамгийн том ажил цомготгол шүү манайхаа. Яамнуудын тоог багасгах шүү. Баярлалаа. За тэгээд 7 хоногийн төгсгөл болсон. 7 хоногийн төгсгөлөөр огцрох амархан жигсаалынхан улсын хурлын дарга за
болон бусад албаны хүмүүст бид нар уулзмаар байна гэдэг шаардлага тавьсны дагуу улсын хурлын дарга за тэгээд намын бүлгийн даргуудтай хамт огцрох амархан жагсаалынхантай уулзсан байна. Тэгээд тэр үеэр юу ярьсныг бүгдээрээ сонсон. Яг хүсэлтээ өгөөд тэгээд өнөөдөр уулзж байна. За тэгээд уулзахдаа өргөн бүрэлдэхүүнээр уулзсан нь баяртай байгаа. Тэгээд яг сая ингээл үндсэн агуулгуудын бол нэлээх манай хамт уулзсан хүмүүс ярьсан баг зохион байгуулалтын багийнхаа. Гэхдээ бид нар бол юу гэж харж байгаа вэ гэхлээр парламент болоод иргэд гэдэг хоорондын итгэлцэл яг одоо хамгийн хурцаар тавигдах байна. Иргэд парламентд итгэж болох юм уу болохгүй юм уу? Парламент үнэхээр хүн эрхийг дээдэлсэн, тэ ёс зүйтэй, хуулийг дээдэлсэн, хуулийн цэцэглэл бий болох зэрэгцэн орчныг бүрдүүлэх гээд байгаа мó үгүй юм уу гэдэг талаас. Яг шийдвэрлэх талаас ярих юм бол бидний авахыг хүссэн асуудал нөгөө тогтоолын төслийн боловсролт. За яг ихтгэл хүлээлгэх хэсгээр тогтоолын төслийн боловсролт нь орсон зөв юм уу буруу юм уу те. Энэ дээр ер нь спикерийн зүгээс яг улсын хурлын гишүүнийхээ зүгээс яаж бодож байгаа юм? Улсын хурлын даргын зүгээс гэдэг хариулт авахыг бодсон. За тэгээд энэ дээр бол ямар нэг өөрчлөлт оруулах боломж байхгүй. Нэгэнт одоо засгийн газар маань хэмжээнийхээ дагуу тогтоолын төслөө боловсруулаад өргөн барьчихсан байгаа. Төрийн байгуулалтын байнгын орон дээр тэрийг нь оруулаад өөрчлөөл буцаагаал ингэдэх боломж байхгүй. 13 хоногийн хугацаа ярьж байна. Биднэрт бол 13 байна уу, 23 байна уу, 33 байна уу хамаагүй. Яг үнэндээ бол энэ жагсаал Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрднийг огцортлно. Энэ субъект нь юм байх чухал биш. Өөр ямар ч улс төрч байсан ийм алдаа гаргасан бол, ийм ёс зүйн хувьд бүдрэл хийсэн бол огцруулалт нь жагсах байсан. Оо, браво! Браво! Итгэл үзүүлэхэд хуулийн хугацаа нэг 13 хоног байт юм байлээ. Гэхдээ арайч 13 хоногоо барахгүй байх. За дараа 7 хоногт бол асуудал шийдчих болов уу гэж би бол дотроо бодож байна. За тэгээ улмаа бол маш зөв, маш лаг ярьж илээ. Бүр үнэхээр лаг. Би энэ залуучуудад бүр ингээд 7 хоног болгон л ингээд бүр бахархмаар санагдаад байна. Яаж өмнө нь орж уулзаал амар хөөрхөн аштай болоод гараад ирсэн. Ер нь аюуг дарга маань ажиллаа хийх нь зөв юм байна гэж гараад ирдэг гэсэн юм тест. Гэтэл энэ хэд маань маш зөв, маш гоё талдан зогсож байна. Тэгээд ямар ч байсан улсын хурлын дарга огцрох амархан жагсаалынхантай уулзсан байна. 13 цаат нь 13 хоногийн дотор энэ итгэл үзүүлэх хэсэгт таларх асуудлыг хэлэлцэн гэжээ. За манайха яг миний хажууд энэ Монгол улс авилгатай тэмцэх газар гэсэн ийм доктортой байна. За тэгээд би нөгөө хүмүүст нэг ийм үзүүлэх гээд байгаа юм. Зүгээр ингээд бид нар яриад шүүмжлэх биш энэ бүх төрлийн үйл ажиллагаа бичиг цаасаар явдаг. Бичиг цаасаар л явах ёстой бүх юм. Тэгээд би тэр одоо соёлыг тогтоох үүднээс студионы захирал одоо ЭД гэж ярьдаг те. Инх жаргал ЭД гэж ярьдаг шүү дээ те. Инх жаргал сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай ийм асуудлаар би авилгатай тэмцэх газар эхний удаад нь бол тогтохдохгүй нэгсэн, хоёр дахь удаад нь би дарагт нь өргөдөл гаргаад бичсэн чинь харин маш сайн ажилласан байна. Маш сайн ажилласан байсан шүү. Авилгатай тэмцээхэндээ өстой баярлаа гэж хэлмээр байна. За тэгээ энэ ч бас ярьж болохгүй зүйлүүд байгаа. Зүгээр ер нь шүү дээ те. Одоо удахгүй болох гэж байгаа XMF гэдэг тоглолтыг хийхдээ ямар ч гэрээ байгуулаагүй, ямар ч төлбөр аваагүйсэн. Энэ бол баг гинт хэргийн шинжтэй. Энэ сонирхлын зөрчлөөсөө халдсан үйлдэл болсон байна шүү. Тэгээд авилгалтай тэмцэх газрын бас нэг юм хэлсэн. Ер нь ингэж авилгалтлыг тэмцдэггүй ийм төвчдэггүй ийм олон хүмүүс Монголд бий болж ижил авилгалтай бид нар тэмцснэ. Түүнээс зөвхөн авилгалтай тэмцэх газар дангаараа болж чадахгүй гэдэг ийм зүйлийг хэлсэн. Тэгээд ямар ч байсан энэ 7 хоногт маш нааштай хариу өгсөн. Тэгээд энэ дээр нь хяналт шалгалт түн шинжилгээний эцсийн дарга эхэсэн комиссар инх бол гинэ. Тэгээд нийслэл бас 2% явуулсан байлээ. Бас шаардлага хүргүүлсэн байлээ. Тэгээд хэдүүлээ би зүгээр энэ ЭД байна уу хэн байсан хамаагүй. Энэ иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг энэ юм чинь бүгд нэг ийм орон нутгийн өмчтөр очиод паразитлдаг болсон. Та нарыг хүн нэг болгоны чинь харж байгаа шүү гэж би хэлмээр байна. Тэ? Жижиг зүйлээс л хулгайг таслан зогсоох хэрэгтэй. Тэгээд яг гоо 7 хоногийн төгсгөлөөр бас баярмаа гишүүний нэг мэдээлэл бас уг нь ингээд авилгалтай тэмцэхнийхээ нэг айгүй гоё гэж бодсон байжсэн чинь бас гэр бүлийн шалгасан малгасан загинсан мэгсэн гэх нэг юм асуудал гарч ирж илээ. Гэхдээ ямар ч байсан миний асуудлыг бол энэ 7 хоногт маш сайнаар шийдэж өгсөн шүү. Тэгээд энэ асуудал цаашдаа юу болохыг би та бүхэн тухай бүртэн мэдээлэлтэй баярлалаа. Бүхнийг бичиг цаасаар яваа манайхаа. Хариуцлагатай байв. Хамгийн фрэш, хамгийн шилдэг. Always fresh.
7 хоногийн гигалэг мэдээ эхлээд болсон байна. Гэрдгээ байгаа шүү монголчуудаа. Таны хувьд бол бас хөдөлмөр эрхлэлтийг өөрөө ингээ хийгээд явж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маань хөдөлмөр эрхлэлт маш хүнд асуудал байдаг гэж ярьдаг. Тэгэхээр тулгамдж байгаа асуудлууд нь юу вэ? Ер нь гац гаргалгааг нь юу гэж харж байна? Нийгмийг ер нь аль талаас нь хүлээж аваасаа гэж хүсдэг вэ? Миний бодлоор бол нийгэмд өөрсдийнхөө байр суурийг олох амар чухал гэж боддог. Би өөрөө хөдөлмөрлж ижил гоё илүү хүчтэй гоё болдог гэж боддог. Тий. Түгэр сухаг боддоггүй ер нь бол тий. Үйлчлүүлэгчдийн хувьд ямар хөө байдаг одоо угтаж аваад засвар үйлчлэгийг хийгээд өгөхөөр мэдээж зэрэг урмын сайхан үг хэлдэг байх. Зарим мэдээж зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байж бас ямар мундаг хөдөлмөрч юм бэ гэж хаардаг байх тий. Тэгэл дүндээ гоё урмын үгээр тэдгэн зарим нь тэгэл хөөх юм байж чи ийм гоё янзлдаг юм уу. Тэгтээ амар мундаг шүү гэж хүмүүсийг хэлдэг тий. Дэндөл хүмүүс тэгж хэлдэг дээ ер нь гоё байдаг. Урмын үгээр л тэтгэдэж явдгийг штэ би чи. Ямар гоё юм бэ? Хөдөлмөр тий энэ залуугийн ярьж байгаа нь хөгжлийн мэргэшээлтэй байсан ч гэсэн хүнийг хөдөлмөр бий болгодог, хөдөлмөр бүтээд юм аа. Ямар нэгэн байдлаар халамж аваад суухыг би хүсээгүй гэдэг санаа нь бүр үнэхээр жинхэнэ гэрэл гээгээ байдаг манайхаа. Манай мөөгийн мөн тэр ард ирсэн зогсож байна. Тэнд ирсэн. Браво мөөгийн! Тэгээд хэрвээ одоо компьютер вирус гэж байд юм уу? Бараг хэрвээ танд програм хэрэгтэй бол, форматлуулах хэрэгтэй бол вирусцсан бол те тодорхой хардверны үйлчлэгээ хэрэгтэй бол Монгол Улсын их сургуулийн шилэн номын сангийн чанга эсрэг талд байрлах кибертөвийн нэг давхарт нэгэн байнгын мишэл тодруулсан саажилттай залуу сууж байгаа. Манад ирж хаяа уудаг байгаа. Баяр хүргэе. Хөдөлмөр шүү манайхаа. Хөдөлмөр баялаг бүтээх энэ орныг тэрл хөгжүүлэх шүү манайхаа. Тэгээ та бас өөрийгөө бодоорой. Амаа ангаагаад гэртээ цагаад тэ бэлгийн гордод хөвтөж байгаа юм шүү дээ. За ингээд энэ 7 хоногийн weekly show маань өгөр өндөрлж байна. Надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Ирэх 7 хоног парламентын засаглалын хувьд маш чухал 7 хоног байх болно. Иргэд парламенттай итгэж болох юм уу үгүй мүү гэдгээ шийдэх 7 хоног болно. Оюун эрдний араас ороод ард түмнийхээ итгэлийг алдах юм уугүй юу? Тэрийг шийдэх тийм чухал 7 хоног биш шүү. Манайхаа айгүй их парламентын засаглал гэж олон юм ярьд юм бэлээ. Одоо яг энэ 7 хоногт, ирэх 7 хоногт азар оюун эрдний ачаар тэ та бүхний одоо яг үнэхээр та бүхэн шудраг усны төлөө байд юм уу? Эсвэл бол зүгээр ёс зүйн зөрчилтэй ингээд өөрийгөө авч үлдэхийн төлөө ямар ч хамаагүй юм хийж хүн доромжлуулж хүний үхлээр шоудаж тэ ингэж байгаа тэр хүнийг дэмчих юм уу? Тэр ёс зүйгүй энэ авилгал хараа 20 гаруй хонцоод тоход орлогоо нотолж чадахгүй нэг ч юу гэсэн үг юм бэ? Тэр хүнийг та бүхэн дэмжиж итгэл үзүүлээд гаргах юм уу юу гэдгийг шийдэх 7 хоног байгаа. Тэгээд дараа 7 хоногт бүгдээрээ парламентын засаглал маань ялзарсан юм уу гүм үү гэдгийг харах 7 хоног байна. Баярлалаа манайхаа. Амрас weekly show энэ дараа 7 хоногт иргэн уулзсан манайхтай холбогдорой. Баярлалаа. Амар хурдан дуусч байгаа юм.